гэдэг юм уу. Тэр амар олон сонголтуудын донд эргэлзээд байдаг гэсэн. Тэр үед л амар стрессэл одоо яах вэ гэж цалингийнхаа ерөнхийдөө бол нэг 20-25% гэдэг байрандаа зарцуулдаг ч юм уу. 20 жил амьдраад амьдралынхаа туршид ойлгосон зүйлийг нэг жил ганцаараа гадаад амьдраад тэрийг илүү ойлгох ч юм уу. Тэгэл яг 10 сараас нь бол ингээд материалаа бол бараг 200-300 газар л явуулсан. За сайн байна уу? Би найз Нараага уулзаад анхныхаа блог оруулаад ирсэн байна. Сайн уу? Ирсэн байна. Энэхүү блог маань гадаад улсад суралцж ажил хөдөлмөр эрхлэх зорилготой үеийнхээ залуучуудад зориулсан Америкийн нэгдсэн улсад одоо ажиллаж амьдарч байгаа салбар салбарын залуустай хийх турал ярилцлагуудын эхний дугаар бөгөөд өнөөдөр бидэнд хуулийн салбарт ажилладаг Наран Заяа маань өөрийнхөө туршлагыг хуваалцахаар ирсэн байна. За өөрийгөө танилцуулаач. Намайг Наран Заяа гэдэг. Одоогийн найз. Тэгээд Вашингтон DC-д одоо амьдарч байгаа. Тэгээд олон улсын хуульч гэдэг. Өмнө нь ямар сургуульд сурч төгссөн талаараа эхнээс нь бүр ихнээс нь би Монгол болохоор шинэ Монгол сургуулийг төгссөн. Тэгээд төгсөнгөөтэй болохоор Япон руу Нагоя их сургуульд явсан. Тэгээд тэнд болохоор хуулийн бакалавр хийгээд тэгээд Женев руу болохоор хуулийн мастер хийгээд тэгээд тэрнийхээ дараа болохоор DC-д хурж ирээд тэгээд Georgetown сая төгссөн. Бас хуулийн мастер. Монголд хуулиар сурах, гадаад хуулиар сурах ер нь ямар ялгаатай вэ? Тийм яг Монголд яг сурч байгаа болохоор мэдэхгүй. Гэхдээ яг найзуудынхаа юмнаас сонсож байгаа ч юм уу сонсоод болохоор Монгол болохоор яг 5 жил хуулиар сураад тэгээ хуульчийнхаа шалгалтыг өгөх эрх нь нээгдээд тэгээ өгч болно гэсэн. Японд болохоор 4 жилийн бакалавр сураад тэгэнгүүтээ дараас нь болохоор дахиад law school гэдэг юм сураад 3 жил сураад тэгээд нийт 7 жил болсныхаа дараа хуульчийн шалгалтыг өгөх хэрэгтэй болдог. Тэр нь болохоор надад илүү урт юм шиг санагдаад 7 жил сурна тэгснийхаа дараа болохоор дахиад жоохон юм тий хуульчийн юмд бэлтгэх тийм сургалтанд суудаг ч юм уу. Бараг 8 жил болсны дараа өнгөт арай л удаа юм аа гэж бодчихсон. Тэр нь ялгаатай байж магадгүй. Тэгээд хуулийн систем нь бол Монгол Япон хоёрын бол нэлээд адилхан. Яагаад гэх юм бол хоёулаа Германаас нөгөө хуулийнхаа системийг одоо өгүүлж авсан гэх юм уу. Жоохон өөрчлөлт гэсэн болохоор тэрүүгээр нэлээд төстэй байна. Application process-ийг авах байсан бэ? Application process-ийг болохоор яг ер нь мастерын application process-с хоорондоо адилхан Европч гэх юм уу, Америкч гэх юм уу. Өөрийнхөө одоо хувийн эсэг бичгчтэй өөрийгөө танилцуулсан юм. Тэгээ гол нь мастер гэдэг утгаараа ямар нэгэн байдлаар судалгаа хийнэ. Тэгэнгүүтээ ямар нэгэн судалгааны материалтай байх хэрэгтэй, ямар нэгэн хэвлэмэл гаргасан байх хэрэгтэй ч юм уу. Тэгээ бакалаврынхаа үед миний хувьд болохоор би бакалавртаа тийм юм хийж байгаагүй. Гэтэ бакалавраа төгсөхдөө болохоор диплома биччихсэн. Тэгээд тэрийг явуулдаг ч юм уу те. Тэгжсэн. Тэгээд яг бакалаврынхаа багш нартай яг намайг дааж авч исэн багш нартайгаа нэлийн дотн харилцаатай байсан. Тэгээд намайг хувийн талаас минь мэддэг байсан болохоор багш нарын одоо тий намайг дүгнж битсэн тэр одоо захиач гэх юм уу. Тэгээд тэр нь бас айгүй их нөлөө үзүүлсэн баг. Тэгээд Америкийн нэг law school гэсэн нэг соёл гэж юм байт юм байна л та. Тэр нь болохоор яадаг гэсэн чинь өөсөө амар хичээл хийгээд 7 хоног жингаа өгдөг юм. Тэнгүүтээ дөрөвдгийн орой болохоор bar review гэдэг юм хийдэг. Тэнгүүт нь bar review гэдэг нь болохоор би эхлээд бодохдоо нөгөө bar exam-ийнхаа review-ийг хийдэг. Дөрөвдгийн орой болгоно. Ямар ундаг хүүхдүүд вэ гэж үзсэн чинь манайнаас bar review өнөөдөр явъя бавъя гэж ирсэн 7 хоногт. Тэснэ юу өмсөх юм бэ? Хичээл хийхдээ очоод өгдөг юм гэсэн чинь өөрөөр баарнууд дээр очиод 7 хоног болгоно. Тэгээд одоо зүгээр ингээд ханг аут хийдэг гэдэг ч юм уу. Ер нь ингээд одоо өөр улсууд руу явах сурах шийдвэрээ яаж гаргаж ирсэн бэ? Тэр үедээ бол бүр амар их ингээл те зөндөө олон мастерууд байгаа. Хаашаа явах вэ? Эсвэл бакалавра төгснөхийн дараа ажилд орж болно, мастераа төгснөхийн дараа Женевд үлдэж болно гэдэг юм уу. Тэгээд тэр амар олон сонголтуудын донд эргэлзээд байдаг байсан. Тэр үедээ амар стрессэл одоо яах вэ гэл те. Одоо ингээ бодоод үзэнгүүт яг ингээд яг пазл шиг болсон юм шиг. Миний хийжсэн юм болгон одоогийн уялдаатай, одоогийн намайг байхад тусалж байгаа юм шиг. Яг эхлээд Япон руу явахдаа болохоор ингээ Японд амар ойрхон өсөж төрсэн болохоор ер нь Япон руу явъя гэдэг шийдвэрээ гаргасан. Тэгээд Швейцар руу явахдаа болохоор би яг бакалавра төгсөж байхдаа яг ийм олон улсын хууль сурмаар байгаа юм байна. Тэгээ олон улсын байгууллагт бас ажилламаар байна гэж бодсон байсан.
Тэгээд тэрийг бодож явахад ер нь хаана вэ гэсэн чи угаасаа Женев. Аха. Тэнд нүүб байгаа, бүр усад бүх олон улсын байгууллагууд энэ төр байгаа болохоор тэгээд дээрэс нь яг миний мэрэгчлэр болохоор яг дэлхийд хамгийн алдартай гэх юм уу? Тийм програм нь болохоор Женевт байж таарсан. Тэгээд миний болохоор яг нөгөө бакалавртаа намайг хариуцж авч байсан. Багш маань болохоор Итали хүн байсан. Тэгээд миний дадлагын маань нөгөө нэг дарга гэх юм уу? Хуулийн фирм дадлага хийжсэн. Тэр маань герман хүн байсан. Тэгээд би ингээд Европ руу явах уу, Америк руу явах уу гэжсэн чинь хоёулаа Европ хүн болохоор тэгээд ийм програм байдаг. Энд явах юм бол ерөнхийдөө ингээд тэ чиний карьерч амар том хөрөнгө оруулалт болно тэр гэсэн. Тэгээд тэрийг нь судлаад үзээд ер нь явахаар болсон. Тэгээд тэрийгээ тэгээ сонгоод. Гэхдээ болохоор тэр үед болохоор би ямар ч нэгэн улсад хуульчийн шалгалтаа өгөөгүй байсан. Тэгээд олон улсын байгууллагад яг хуульчаар ажиллаж гэсэндээ аль нэг улсын тэр тусмаа англи юм уу? Америкийн хуульчийн лицензтэй байх юм бол амар одоо ажил олоход тэ суурьшмал ажил олоход л айгүй тохиромжтой байдаг гэд. Тэнгүүтэн за ер нь дахиад нэг мастер хийгээд тэгээд хамгийн одоо дүт зам гэх юм уу? Тэр нэг Америкт байсан. Америкт болохоор 1 жилийн хуулийн мастер хийх юм бол би Америкийн альч можийн шалгалтыг өгөх эрхэн нэгддэг. Тэнгүүтэн за ер нь Америк руу яваад үзье. Хуулиар ер нь гадаадд сурсны дараа хэрэв Монголд очиж ажиллавал ямар хөө ах бол одоо хүмүүс тийж гайхдаг штеп гадаадд сурчаар Монгол руу очиж хуулиар ажиллахад шал өөр хуультай. Тийм тий. Тэрний талаар бол тийм бас наац чи миний яг их санаа зовдөг юмнуудын нэг баггүй юу? Дахиад одоо хуульчийн шалгалт, Монголын хуульчийн шалгалтанд бэлддэг ч юм уу тий. Тэгээд дахиад жоохон мэдээж шууд шалгалтаа өгч чадахгүй болохоор Монголын хуулийн хичээлүүд чинь шал өөр улсын шинэ хууль юм чинь тэгнэ гэдэг асуудал байж магадгүй. Гэтэ миний хувьд болохоор би яг өөрийгөө мэддэг байхгүй. Би ингээд амар олон улсад сурцсан ч юм уу те. Ингээд ийм олон улсын бэкграундаа болоод эхлэнгүүтээ надаа яг аль ч улсад очиод ажиллахад ямар хууль тохирох вэ гэдгийг би бодоод тэгээ одоо тэр нь болохоор яг миний хийж байгаа яг олон улсын маргаан шийдвэрлэх хууль гэсэн байгаа. Тэгээ тэр нь болохоор би одоо яг заавал тэр улстай болохоор тэмдэглэгдсэн хуульч байх шаардлагагүйгээр ажиллах боломжтой. Яагаад гэх юм бол миний одоо ажиллах хэрэгүүд маань аль нэг улсын шүүхтэр очихоос илүүтэйгээр одоо Нидерландын Гаагт байдаг олон улсын шүүх ч юм уу эсвэл Францд байдаг олон улс Европын хүний эрхийн шүүх ч юм уу тиймэрхүү газрууд дээр явах мэрэгжлийг сонгосон. Тийм болохоор бол надад нэг улсын байх шаардлага яг тийм. Гэхдээ бас нэг талаараа бол тийм хуулийг хийдэг хуулийн фирмүүд дэлхий дээр амар цөөхөн байдаг. DC-д байдаг, Нью-Йоркд байдаг, Лондонд байдаг, тэгээд мэдээж Женевт байдаг. Тэнгүүд хэрвээ би яг одоо ингээд 2 мастер хийгээд те амар ингээд өөртөө хөрөнгө оруулалт хийсэн юм үргэлжлүүлж энэ миний амар дуртай хийх юм. Тэрийг хиймээр байна гэх юм бол надаа одоо энэ хэдэн хотууд ч юм уу улсуудад байхаас өөр байхгүй болж байгаа. Хэрвээ би Монголд очих юм бол мэдээж Монгол бол олон улстай холбоотой байгаа. Бид нарт одоо хуулийн зөвлөгөөг нь өгдөг ч юм уу, ямар нэгэн маргаан гарахаас өмнө шийдвэрлэх ч юм уу, сэргийлэх ч юм уу, тийм замаар зөвлөгөө өгөх маягийн хийж болно. Гэхдээ яг миний хүсэж байгаа юмыг хийхэд бол яг тийм өөр болоо. Ер нь их сургуулаа төгсөөд ажил олох ямар хөө юм бэ? Би хүмүүс яг Америкт бол их сургуулаа төгссөний дараа хэрвээ нийгмийн ухааны салбараас төгссөн бол 1 жил оюутныхаа визийг сонгуулад ажиллах хэрэгтэй байдаг. Тэгээд байгалийн ухааны салбараас төгссөн бол 3 жил сонгуулах хэрэгтэй байдаг. Би тэгээ хуулиар төгссөн болохоор одоо 1 жил сонгуулж байгаа. Тэгээд тэрнийхээ хугацаанд болохоор мэдээж ажил хайна гэдэг бол амар хэцүү. Ер нь одоо эдийн засгийн байдал ч гэсэн амар хэцүү байгаа. Тэгээд гадаад хүмүүст бол ажил олно гэдэг бол мэдээж айгүй хэцүү. Яагаад гэх юм бол яг одоо тэр улсад төрж өссөн хүмүүстэй өрсөлдөж байгаа гэдэг утгаараа тэр бол нэлээд амар стресстэй байсан. Миний яг Georgetown-ы мастер эхлэхдээ 23 оны 8 сараас эхэлсэн. Тэгэл би яг миний мастер болохоор 1 жилийн хугацаанд байсан. Гэтэ бүтэн 1 жил 8 сараас 5 сарын хугацаанд гэдэг болохоор надад амар богинохон хугацаа байсан болохоор аль болох ажил хайхтаа их цагаа зарцуулсан. Тэгээ мэдээж хичээл авч байгаа. Тэгээд нэгэн хүнд мастер гэдэг утгаараа хичээлийн хажуугаар бол завгүй байсан. Бараг бол те хоны 24 цаг хүрхгүй маа гэл те тиймэрхүү байсан. Тэгээд apply хийж эхлэхэд нь болохоор ажлуудад apply хийж эхлэхдээ болохоор бараг 9 сараас нь apply хийсэн. Хурж ирэл 1 сар болоо тий. Хичээлээ араасаа ер нь те
хотдоо дасан зохицох байдал маань ийм юм байна. Сургуулаа ерөнхийдөө тий ямар хичээлүүд авдаг ойлгочлоо. Одоо яг үндсэн ажилдаа оръё. Гэвэл ингээд CV-гээ бэлдээл манай болохоор энэ карьер төвтэй. Тэгээ сургуулийн карьерийн хүмүүстэй айгүй очиж уулзаад зөвлөгөө аваад тэгэхгүй миний одоо Японд ашиглагдчихсэн CV-ний хэм маяг, Женевт ашиглагдчихсэн Европын газруудад apply хийсэн шал өөр. Тэгээд одоо ярилцлагын хэм маяг нь ч гэсэндээ амар өөр. Тэгээд тэднийг би мэдэхгүй учраас одоо тэгээд зөвлөдөг хүмүүстэй очиж уулзаад эхний 1 сар бол зөвлөгөө аваад тэгээд яг 10 сараас нь бол ингээд материалаа бол бараг 200-300 газар явуулсан. 200-300 газар руу явуулаад хэдээс нь ингээд хариу авч байна. Сүүлдээ ингээд өглөөс бол тэг ингээд хамгийн түрүүнд ингээд тэг сэрүүлгийнхаа дараа бол шууд мэйлээ шалгадаг. Тэгээд юм ирсэн байна уу? Тэнгүүт амар олон удаад нь болохоор тэг баярлалаа бид нар лөө ингээд материалаа явуулсанд баярлалаа. Гэтэ харамсалтайгаар бид нар ингээд чамааг үргэлжлүүлж хүлээж авч чадахгүй нэ гэлтэй. Тэр ихэндээ бол бүр амар хэцүү байсан. Тэгснэ баг тийм мэйл ирэнгүүт нь те намайг таг анснаас нь илүү дээр санагдал. За ингээд те ингээд уусаа явахгүй гэдэг нь тодорхой болж байгаа юм байна гэдгийг мэдээ. Тэгээд тийм газраас бол би яг эхний шатны ярилцлаганд дуудагдсан бол баг 10-аад газар байсан. Тэгээд эхний шатны ярилцлаганд ороод амар их баярлалаа. Тэгээд 2-р шатны ярилцлаганд орох нь бол яг 3 газар байсан. Тэгээ 3 газраас нь бол би яг 2 газраас нь одоо ажлын хурлаа авсан. Гэтэ угаасаа хүн нэг л ажил хийн. Нэг л ажлын урилга байх хэрэгтэй болохоор тэгэл амар сэтгэл ханаал. Тэгэл за одоо энийг дуусгах гэхгүй л арай л амар стрессүүлээ ингээл. Ер нь Япон, Швейцар тэгэл энэ тэрүүгээр аялсан ч гэсэн тий зөндөө олон орноор явж үзлээ. Америкт амьдрах ер нь ямар хөө байна? Соёлын ялгаа, сайн тал, муу тал мэдээ сайн талууд байгаа. Амар их үзэж харах юмтай амар том улс. Тэгээ би одоо тий очиж үзсэн мужууд нь гэх юм бол тий гарын 5 уруунд багтах газрууд гингүүд өөр мужаас шалтгаалаад мэдээж амьдралын хэм маягууд нь өөр ах. Гэхдээ ер нь ингээд хүн юм чинь ерөнхийдөө тий эрүүл мэндийн систем ч юм уу, боловсролын систем ч юм уу тий хамгийн одоо хүний амьдралд хэрэгтэй тийм ойрхон зүйлүүдийг бодоод үзэн бүтэл Америкт л удаан хугацаанд амьдрах бол надад жоохон хэцүү санагдсан. Гэтэ нэг даваа талтай юм нь болохоор маш олон үндэстний хүмүүс амьдардаг. Тийм утгаараа бол зөндөө олон төрлийн соёлууд явагдаж байгаа. Тэгээд олон төрлийн юм дээр нээлттэй байдаг. Тэр нь бол амар их таалагдсан. Жишээ нь бол би ингээд Японд амьдарч байхад бол Япон 99% нь Япон хүмүүс амьдардаг газар. Тэгэнгүүт өөр олон төрлийн соёлууд юм авчиж орж ирэхэд тэднэр нь нээлттэй биш. Тийм болохоор айгүй хэцүү байсан. Тэрнтэй харьцуулахад бол Америк бол тэрүүгээрээ даваа талтай гэж бодсон. Бараг дэлгүүрт нь үндэстэн тасгууд нь тий. Тэгээд гэсэн тийм юмар бол надад таалагдж байгаа. Өөр хамгийн дуртай юм. Дуртай юм нь хамгийн дуртай юм нь бол хийх юм амар олонтэй. Үзэж харах юм амар олонтэй. Тэгээ том хотод очиж том хотын соёлыг мэдрэх гэх юм бол те Нью-Йорк, Чикаго ч юм уу тиймэрхүү газруудаа явж болно. Гоё ингээд үндэсний цэцэрлэг түрээлэн ч юм уу те тиймэрхүү байгаль орчинтойгоо ойрхон бай гэх юм бол амар олон үзэж харах юмтай. Тэр нь бол надад амар их таалагддаг. Санхүүгийн хувьд би яг Японд 4 жил сурч байхдаа бол яг 4 жилийн туршлагаараа цагийн ажил хийдэг байсан. Тэгээ Японд тэр цагийн ажлын соёл нь оюутнуудын дунд амар түгээмэлдэг. Гадаад оюутнууд, Япон оюутнуудын дунд ч гэсэндээ. Тэгээд тийм учраас би яг ингээд цагийн ажил хийгээд 4 жилийн турш яг өөрийгөө ингээд санхүүжүүлээд санхүүгийн одоо financial independence байгаад үзсэн. Тэгээд ирсэн чинь болохоор Женевт болохоор эхний 6 сар болохоор гадаад оюутнууд цагийн ажил хийж болдоггүй гэсэн. Тэгээд одоо ингээд Америкт ирсний дараа болохоор бас зөвхөн кампус дотроо цагийн ажил хийх хэрэгтэй гэдэг. Тэр нь бас ингээд цагийн хязгаарлалтай байдаг. Америкийн сургуулиуд яагаад ийм үнэтэйг амар мэдхгүй бусад орныхтой харьцуулахад тэгээд болохоор би сая Georgetown-ы мастерс хийх болохоор ингээд бүтэн тэтгэлэгтэйгээр ирсэн. Тэр нь бол амар тус болсон ч гэсэндээ мэдээж хажуугаар нь яг сахилга баттай байхгүй болохгүй амьдралын өртөг өндөртэй. Тэгээ одоо бол миний авж байгаа цалин энэ ч юм уу те миний хийж байгаа хөдөлмөрийг яг үнэлсэн цалин гэж би харж байгаа. Тийм болохоор тэнд нь бол сэтгэл хангалуун. Монгол ер нь тэгээд сая 300 мянган төгрөгийн цалин аваад сая төгрөгийн төрөөсөн төсвөр ерөнхийдөө яач ч үлдсэн 300 мянган төгрөгөөр амьдрах юм те. Тийм шүү дээ. Тэгэхээр Америкт ерөнхийдөө ажиллаад цалин авахад ерөнхийдөө ямар хөө ингээд
нийтдээ зарцуулж байна те хэдэн хувийн амьжиргаа хүмүүс ч гэдэг юм уу те. Аха. Ер нь бол миний одоо нөгөө хуульчийн ажил маань энгийн одоо 9-5 цагийн хооронд ажилладаг ч юм уу. Тийм байгууллагт ажилладаг хүмүүсийн цалингаас бол арай өөр өндөр болж байгаа. Би болохоор одоо ганцаараа амьдарч байгаа roommate-гүй яг нэг өрөө байранд амьдардаг. Тийм бол цалингийнхаа ерөнхийдөө бол нэг 20-25% гэдэг байрандаа зарцуулдаг ч юм уу. Тэгээд хуримтлал үүсэх айгүй боломжтой. Надад нэг юм нь болохоор надад ингэ гэртээ байх бараг амар зав байхгүй. Гадуур их хоол идж байгаа. Тэр нь бол амар хөвгтөг өндөртэй явагддаг. Тэгээд нэг юм нь болохоор Америкт tipping culture те. Тип заавал гэхтэй. Тэгээд тэрнийх нь юмн дээрээс нэмэгдээд бол тэрэн дээр нэлээд явдаг. Тэрнээс л яг амьдрах зардлын хувьд бол ажиг санагддаг. Одоо яг DC-ийн гудамжаар ахлах гэж байна. Нараг руу явж байна. Энэ болохоор ер нь би ингээд суугаад хичээлээ хийгээд тэгээд найзтайгаа hang out хийх хэрэгтэй. Яг гэх юм бол тэнд ингээд grill нүттэй. Тэгээд гэх юм бол barbecue host хийх бас дуртай. Тэр юу харагдаж байгаа гинэ? Энэ бол Capitol Америкийн одоо юу конгрессийн байшин гэх юм уу? Манай ажил болохоор яг White House-ийн ажилтдаг байдаг. Тэгэхээр би хүмүүстэйгээ DC-хэнтэйгээ ойрхон амьдардаг. Хүмүүс одоо гадаад руу сурч юм амьдрий ч юм уу гэж бодохдоо аюулгүй байдлыг хамгийн түрүүнд угаасаа бодох хэрэгтэй. Энийг угаасаа ярих хэрэгтэй. Ингээд Америк угаасаа гоё, Америкт ирэнгүүтээ хүмүүс мөнгө олж чаддаг, мөнгө хурааж чаддаг ч юм уу. Тэгээ тэрийг ингээд гоё юм шигээр гэдэг ч гэсэндээ яг сайн тал давуу талыг нь ярих хэрэгтэй гэж боддог. Тэгээд Америкт бол угаасаа бүх хүмүүсийн мэддгээр бол мужаасаа шалтгаалаад бөөний хязгаарлалт байдаг тий ашиглаж болдог ч юм уу тиймэрхүү юмнууд зөндөө байдаг. Тэрнээс гадна DC бол бас тийм амар аюулгүй хот бол биш. Мэдээж болгоомж сэрэмжтэй байх хэрэгтэй. Тэр тусмаа ганцаараа амьдарч байгаа эмэгтэй хүний хувьд бол аюул сэрэмж амар чухал байх хэрэгтэй. Тэгээд ер нь аль ч хотод бол тий ер нь яваа дэмий хэсэг гэсэн хэсгүүд байдаг. Хорооллууч ч юм уу. Тэгээд тэднийг сайн мэддэг болоход айгүй гэж боддог. Гэхдээ бол надад бол би яг Швейцараас яг Америк руу ирсэн. Тэгээд Швейцар бол миний одоо судалгаагаар ч юм уу те дэлхийн хамгийн аюулгүй улсуудын нэг гэсэн газраас Америк руу шууд ишидэл амар том юм баг шокнд ороод. Эхлээд бол нэр үнэхээр соёлын шокнд орсон. Тэгээд басан зохицоход бол яасан. Гэтэ яг ингээ Монгол хүнийтэй нүүдэлчин үний азаа чанар гэдгээрээ те ингээ шинэ газар дасан зохицох чадвар маань илүү хурдан байдаг байхгүй өөр хүмүүсийг бодох юм бол үсийн юмудаа хийгээд явхад ингээ ямар юм 3 зан чанар хамгийн их нөлөөсөн гэж бодож байна. Жохон маанагдуу байдал хамгийн ихэнд заяа. Маанагдуу байдал за юу ч болсон яах вэ гэдэг. За. Тэгээд за ингээ юм болдгороо л болно доо гэсэн. Хитрхи их юмыг ингээ сериосоор хүлээж авдаггүй ч гэх юм уу. Тэгэл за болохгүй л дараагийнхаа юм руу явна гэдэг. Тэгээд тэр нь болохоор бас тэрнийх нь нэг зан чанар нь болохоор дотогт нь орсон нь болохоор олон юмыг туршаад үзье гэдэг. Болохгүй бол тэр л үзгэлдэгдэг. Тийм айдаггүй байдал ч юм уу. Гэдэг ингээл тэ дөнгөж 17 настай хүүхэд гэрээсээ ганцаараа ингээл яваал гадаадд сурна гээл тэ. Тэгдэг бол бас тэр үедээ болохоор ямар амар айцтай тэ ямар юмтай тулгархаа мэдхгүй. Тэгвэл за явал гоё явах гэж явчихдаг. Тэнгүүтээ дахиад Женевлүү тэ Франц хэл сайн ярьж чадахгүй гэсэн мөртлөө ингээд очиж үзэж байгаагүй улсад. За тэнд очивол болох байлгүй дээ тэ. Тэгэл ямар нэг надад боломж ойлгохгүй тэгэл яваад үздэг. Тэгэл дахиад Америкт ирдэг ч юм уу. Тэгэл за тэр амар их нөлөөсөн байж магадгүй. Ер нь нийгмийн амьдрал гадаадд ямар хөө юм? Тийм Монгол хүмүүстэй найзалж гин үү? Монгол найз тэр байна. Эсвэл гадаад хүмүүстэй найзалж гин үү? Манай сургууль дээр болохоор өөр факультетэд болохоор монгол хүмүүс бас байдаг баг. Гэтэ яг миний хууль болохоор би ганцаараа байсан. Монголоос гэх юм бол тэгээд миний ихэнх найзууд маань яг олон улсын оюутнууд байсан. Тэгээд тэд нартайгаа илүү их найзалдаг. Тэгээд бүгдээ ерөөхдөө кампус дээр амьдарч байгаа болохоор тэгээд ойрхон тий уулздаг ч юм уу тиймэрхүү юмыг яадаг байсан. Гэтэ яг найзуудтай болох бол яг төгссний дараа мэдэгдэн шиг санагддаг. Би ингээд амар олон ингээд Монголтэй сургуулаа төгсөөл байсан, сургуультай байж байхдаа найзуудтай байсан. Тэгээ тэнгуүтээ төгссний дараа яг найзууд нь болж үлдэхгүй үгүй юу гэдэг нь харагддаг юм шиг байна. Тэр тусмаа гадаад руу байгаад тий өдөр болгон уулзч чадахгүй ч юм уу тий жилдээ 1-2 удаа уулзаад эхлэнгүүт болохоор яг чанар нь санагдсан ч ихэнх таашаа. Гэтэ угаасаа яг цаг хугацааны хувьд бол тэгээ яг үлдэх найзууд нь үлддэг ч юм уу тэрний санагдсан. Тэгээд надад бол тэр одоо 3-4 дахь удаага тохиолдож байна. Японд байжсэн найзуудтайгаа тэгээ холбоотой байх нь байдаг. Тэгээд Швейцарийнхаа бас найзуудтай тэгдэг ч юм уу.
тэгдэг. Би анх бүр мэдээгүй заяа. Зүгээр нэр нь Naomi Biden ч лөө тийм нэртэй. Тэнгүүт тэгэл тийм онготой хүмүүс байгаа л гэж бодсон шүү дээ. Тийм шүү дээ. Тэсэн чинь нэг удаа ингээд амар хамбал заяа. За. Зүгээр л оюутан шиг оюутан. Тэгээд тэгсэн чинь тасарлагын хүмүүс энэ нөгөө Biden тийм энэ гэж санаатаас би хажуунаас бодохгүй. Энэ нөгөө Biden те чи мэдхгүй гэхгүй. Yeah, her name is Biden. Гэсэн чинь Naomi Biden гот. I think so гэж. Чүгүй Biden явах ди Biden гэдэггүй. Тийм гэж нэрээ Google хийжсэн үү? Миний ажил явах юм байна үү гэх. 200 мянган Instagram-ыг дагаж бартаач. Йоо. Тийм байна. Одоо тэгвэл сүүлийн асуултыг асуу. Одоо ингээд би нэг ер нь гадаадд сурах хүсэлтэй, амьдрах хүсэлтэй найзуудаа яг ингээд ийм гоё үдэн шүү, эсвэл ийм муухай үдэн шүү гэж хэлэхгүй зүгээр ингээд бид хоёрын яриан дээр тулгуурлаад өөрсдөө дүнэлт хийгээсэй гэж бодоод. Тийм шүү. Тийм болохоор одоо чиний зүгээс ингээд одоо хоёулын үзэж магадгүй хүмүүс үзэж байгаа хүмүүс ямар юм хэлмээр байна. Зөвлөгөө ч юм уу, эсвэл уран зориг ч юм уу, сургамж ч юм уу, юу ч юм. Заавал хүн болгон заавал гадаад руу явах бол шаардлагагүй. Тийм хэрвээ яг Монголд амьдралчин хэрвээ хүнсэн ч юм уу тийм байж байгаа юм бол тэр амьдралынхаа хэм маягаар явж болно. Гэтэ нэг юм нь болохоор яг өөрийнхөө ингээд тухтай орон зайнаас гараад тэгээ гадаад руу яваад ээж аваасаа хол ч юм уу яг таньдаг хүмүүсээс хол, найзуудаасаа хол байгаад явах юм бол хувь хүн талаас амар илүү хөгждөг юм шиг санагдсан. Чи ингээд тэгээ 20 жил амьдраад амьдралынхаа туршид ойлгосон зүйлийг нэг жил ганцаараа гадаад амьдраад тэрийг илүү ойлгох ч юм уу. Тийм байдлаас яг хувийн хөгжил талаас яаж болно. Гэтэ мэдээж тэг залуу хүмүүс үзэх байлгүй дээ. Тэгээ бидний насны хүмүүс үзэх болохоор ямар ч байсан гэсэн залуу хүн байж явах хугацаанд бол нэг удаа ч юм уу те гадаадад бүр насаараа амьдрын гэж байгаа ш, олон жилээр амьдрын гэж байгаа ш. 1-2 жил амьдраад ерөнхийдөө өөр улсууд ямар байдаг вэ те бидний насны өөр залуу хүмүүсийг юу хийж ийн, тэдний хүсэл сонирхол ямар байна, юу бодож ийн гэдгийг хараад үзэх юм бол бас яг ингээд чиний ертөнц чинь илүү жоохон нэгдэх бах. Яг одоо ингээд сошиал медиа энтэй те бүх юм ингээд нээлттэй болж харагдаж байгаа гэсэн яг өөрөө амьдраад үзэх юм бол бас нэг өөр нэг туршлага болох ах. Тийм. Ахын логт гоё цаг гаргаад орсон. Маш баярлалаа. Зүгээрээ авирсан баярлалаа. Анхны юм логтоо. Тэгээ олоолаа үзэх болтгоо. Тийм ээ. Яа баярлалаа. Баярлалаа. Very demure, very mindful.